Сайн бацхан намайг зөрөх тавтай Хэрлэн гэдэг. Би сургуулийн өмнөх боловсролд 18 дахь жилдээ багшлаж байгаа. Монгол Улсын тэргуулах зэрэгтэй багшаа. Хөлбөмбөр сумынхаа хүүхдийн цэцэрлэг 8 дахь жилдээ бүлгийн багшаар ажиллаж байна. Анх энэ мэргэжлийг сонгохдоо Батлан хамгаалахын сургуулиас эрс өөрчлөлт хийж сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийг 2003 онд сонгон суралцж байсан. Би зөвхөн өөрийн гар урлал зураг зурах чадвартай итгэж цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгож байсан маань өнөөдөр эргээд харахад миний амьдралын зөв сонголт байсан. Бага насны хүүхдийн амьдралын хамгийн чухал суурь тавигддаг энэ үед хамт байх хүн гэдгээ ухамсарлал энэ ажлыг нэг ажил биш дэлхийн ертөнцид ирээдүйн иргэдийг бэлтгэж их үлсэг өөрийн мэргэжлээрээ хувь нэмрээ оруулж байгаадаа бахархаж байна. Багш Хэрлэн хүүхэд нэг бүр хөгжих боломжтой сургуулийн 8 болонд хүүхэд бүр сонголтоороо хөгжөхөд дэмжлэг үзүүлэн сургуулийн олон талд арга зүй, тоглоомын болон шинжилэн судлах арга зүйг кослуулан хэрэгжүүлж хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулахад минима техникийн арга, цэгээр надах арга зүй, чан уртлагын арга зүйг сургууль үйл ажиллагаанд хийж байна. Хүүхдийн хөгжлийн акцийг өдөр бүр баримтжуулж, ялгаатай хэрэгцээнд тулгуурлан 500 гаруй сургуулийн хэлэлцэгчнийг эцэг их хамт олон нийтийн оролцоотой хийж бие даан суралцах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн хүүхэд бүрийн онцог тохируулан шатар таамны сургалт, бараг үндэсний тоглоом 60 бай, сэтгүүхийн төрөл бүрийн тоглоом, хөлөг тоглоом, гэрийн намын сан, намын багц зэрэг үйл ажиллагааг цэцэрлэгийн хүүхэд хөгжлийн төвүүдээр дамжуулан зохион байгуулж байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд үр дүнгийн үнэлгээ нийгэмшиглийн хөгжлийн түвшин 98.6%, 23.5%-аар агсан. Бие бэлтгэлийн хөгжлийн түвшин 26.8%-аар агсан. Танин мэдхүй 28.5% агсан. Хувьтай үнэлэгдэж, ерөнхий боловсролын сургуульд нийт 35 хүүхдийг амжилттай бэлтгэн оруулсан. 2025 оны багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 4-р түвшинд үнэлэгдсэн байна. 2025-аас 26 оны хичээлийн жилд 25 хүүхэдтэй ахлах бүлгийн багшаар ажиллаж байна. Багш Хэрлэн бага насны хүүхдийн хүч хэрхийллээс ангид байлгахын төслийг хэрэгжүүлэхэд сурагч багшаар ажилласан туршлагаа мөн багшийн сургалтын хөтөлбөрийн үнэлгээний арга зүйн сургалтыг аймгийн 33 цэцэрлэгийн багш арга зүйч нарт тус түгээнэлгэрүүлэлт хийж өөрийн хариуцсан бүлэг бүрийг тохижуулахад жишээг анги, сайн үйстэн гэр бүл, хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө төслийг хэрэгжүүлэн бүлэгтэй болон цэцэрлэгт 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүлгийн эцэгчүүдтэй хамтран малчин бие хүүхдийн хөгжлийн төлөө миний нутгийн бахархал, туршлагын талбайд би Монгол хүүхэд төсөлт сургалтыг жил бүр хэрэгжүүлж хүүхэд бодит орчинд сурч өгч боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулсан ааст, ааха, алтан хонх, эсээ, илтгэлийн уралдаанд тэргүүн болон дид байр, бүсийн цэцэрлэгийн багш нарын дунд зохион байгуулсан ур чадварын уралдаанд дид байр, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд тусгай байр, Монгол үндэсний телевизээс зохион байгуулсан номч танин мэдхийн нэвтрүүлэгт багаараа тэргүүн байр эзэлсэн. Эцэг их хамт олонд илтгэлийн уралдаан, сургалтын шинэлэг арга зүйн сургалт, хүүхэд хамгаалалт гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, тэргүүлэх багшийн манлал арга хэмжээг зохион байгуулан нийт 30 багш ажилтан 120 гаруй эцэг их хамрагдсан байна. Сайн үйсийн аянд нэглэж улаан залмаан онцгой гишүүн. Цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бүлгийн хүүхдүүдийн оролцоотой хүүхэд бүр нэг мод аян, хүүхэд хөгжих сургалтын ая татаа орчин бүрдүүлэхэд хүүхэд бүр нэг тоглоом, хүүхэд бүр нэг ном аян, хүүхдийн хөгжилд хамт олонний оролцоотой аянд хүүхэд хөгжил хамгааллыг өрөөг иж бүрэн тогтчуулан тэргүүн байр, бүлгийн гадаад талбайг тогтчуулах ажлыг эцэг эхийн оролцоотой тогтчуулсан зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Багш Хэрлэн Дорнот аймгийн тэргүүний ажилтан, Монгол Улсын засгийн газрын шагнал боловсрол шинжилгээ ухааны яамны хүндэт жуух бичиг, хүүхдийн төлөө төвийн дэлхийн хаан хүүхдийн төлөө багш цол тэмдэг, байгууллагын 2 удаагийн авраг, шилдэг болон бүтээл багш нарын маань нэг юм аа.